Үүлийн судалгаан суурилж хөгжих судалгаанд маань Арангаан аймгийн нэгдсэн эмнэлгийн цувилгаан албаны дараа Алтан төвчээр ахлуулсан. За 20 хүний бүрэлдэхүүнтэй 5 постэр ихтгэлээрээ бид нар оролцож байгаамаа. За манай багийн ихтгэл маань нойр сувилагчийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг судалсан судалгаагаа. За хүний амь насыг 24 цаг тасралтгүй хангаж хянаж хамгаалж байдаг мэрэгчлийн нийгэм сувилагч юм аа. За хүн биологийн үндсэн хэрэгцээ нойр бол биологийн үндсэн хэрэгцээ нэг бөгөөд бие махбодыг хамгаалж ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг. За дэлхийн олон улс орны эрдэмтдийн судалгаагаар хүн унтаж чадаагүй нойроо хизээж нөхөх боломжгүй юм а гэдгийг болохоор тогтоосон байдаг. За эмнэлэгт хүний бие шөнийн цагаар буюу өөрөөр мууддаг, нас барах тохиолдол илбэг байдаг. Цөөнгүү гардаг үүнээс үүдэн стресст орох, артерийн даралтын хэсэг, наснаас үл хамаар нойр гүдэлд өртөх, за жингийн илүүдэлд өртөх, зүрх судасны өвчнөр өвдөх тохиолдол илбэг байгаа юм а. За шөнийн ээлжийн сувилагч нарын нойр гүдэлд өртөж буй шалтгааныг судлах зорилгоор 10-аас 32 жил ажилласан сувилагч нарын дунд бүлгийн ярилцлага хийж судалгааг авсан байгаа. За үр дүнд нь болохоор ээлжийн цаг хэд удаан үргэлжилдэг, зарим тохиолдолд 24 цагаар гарах тохиолдол илбэг байдаг. За ээлжинд гарахаар тусламж үзүүл байсан өвчтний тоо 2-оос 3 дахин болохоор нэмэгддэг. За шүнд өвчний даралт хэсэг нойргүй байх халуурах зэрэг тохиолдол тасралтгүй тусламж үзүүлдэг. За ээлжнээс буугаад унтахаар бэлтгэсэн ч өдрийн гэрэл нөлөөлөх олон бодол, за үржлэх ахуй олон асуудал үүснэ. Зэрэг нойрны хямралд хүргэдэг. За дүнэлт нь эмнэлэг дээшинд гарч буй сувилагч нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нойр гүдэлд төрсэн явдал юм аа. За хөдөлмөрийн тухай хуулинд болохоор 22-оос 26 цагийг болохоор шөнийн цаг тооцдог. За цаг тутмыг 1000 төгрөгөөр тооцоологдог. Энэ үнэлэмжийг л болохоор цаашд хуульд болохоор нэмж оруулах шаардлагатай байгааг манай судалгааны гол саналаа төвшүүлж байгаа юм аа.